Монгол улс 31 сая хоньтойва жил бүр 45,000-аас 60,000 тонн хоньны ноос зах зээл дээр гардаг. Үүний 9,000 тонн орчим нь хаягдал, доод сортын болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хэрэглэхгүй ноос байдаг. Энэ бол бидний гол үндсэн байнга нөхөн сэргээгддэг түүхий эд юм. Бид түүхий эд бэлтгэх чиглэлээр Шинэ Зеланд улсын фермерийн аж ахуй эрхлэгч нартай хамтраад хоньны ноосыг цахилгаан хайчаар хяргах замаар бүтээмжүүлэн ноосны гарцыг нэмэгдүүлэх, сургалтаар дамжуулан малчин залуусыг олон улсын төвшөнд чадваржуулах Share Mongolia NGO төслийг хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь олон улсад хүйтний улиралд өндөр цалинтай ажиллах замаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг малчин залууст олгож байгаа юм. Мон Плетис хоньны ноосон органик бордоо.